За өргөдлөө өгч байгаа учрал даргаас бол асуух асуулт бол байхгүй. Асуугаад хариулт нь бол ямар ч үр дүнгүй байдаг учраас асуулт байхгүй. Асуулт үг хоёр хамт явж байгаа учраас үг хэлье. За ингээд улс төрийн шийдвэр гарсан ингээд сая та хэлж дээ те. Тэгэхээр танаа нам дээр бол улс төрийн шийдвэр гардаг. Тэр улс төрийн шийдвэрийг бол бас дагдаг ийм тогтолцоо байна. За өчигдөр бол ингээд ажиглаж байхад манай Монгол Ардын нам бол авилгалтай эвлэрдэггүй нам гэж хэвлэл мэдээллээр гарч ийн л да. Авилгалтай эвлэрэхгүй байх нь битээвэл эвлэл нь нэгдээд схем зураад одоо энэ схемээ задлж уншиж чадхаа болцсон юм шүү. Тийм л байгаа шүү. Нөгөө баг байхад хүүхдүүд нэг айлгэр болж тоглодог тий. Тэр бол зөвхөн тоглоом байдаг. Дуртай үедээ одоо айлгэр болоод тэрийг нураагаа салаал нийлээл ингээл тоглодог. Яг ийм л дүр зураг харагдчихж шүү. Тэгээ схемээ задлж уншиж чадахгүй тэгээд энэ ард түмнэр тоглоо. За дээрэс нь авилгалтай хулгайтай эвлэрдэггүй гэдэг. Хэн энэ авилгалыг хийгээд байгаа? Хэн энэ хулгайг хийгээд байгаа? Ард түмэн лав авилгал аваагүй байх, ард түмэн лав хулгай хийгээгүй байх. Тэр энэ бол үнэхээр одоо бас ард түмнэрээ дайжгэнсэн тоглосон ийм үнэхээр энэ Монгол улсыг суйруулах ийм л хэмжээнд аваачиж штэ. Тэгэхээр энэ схемээ задлж одоо унших хэрэгтэй гэж бодож байна. Өөр хэлэх үг алах юм тэгэхээр.